Ерөнхийдөө миний барьдаг зарчмууд донд гэх юм бол яг Нью-Йоркийн таймаар тухайн Олимпик ерөнхийдөө өөрөө бокс гэж үзээд боксоос гарсан чиглэл рүүгээ хөдөлгөөн татагдах магадлал миний ажигласнаар нэлээд их байгаад байдаг. Тийм учраас ерөнхийдөө нөгөө урьдчилж бэлдснийхаа үндсэн дээрээс дажгүй оролцоотыг хийж чадсан. Ерөнхийдөө яг тодорхой зэгүүд дээр өндөр лотоор ер нь орсон л доо. Өөртөө ихтэйгээр. Тэр маань л одоо хожлоо л гэж бодлоо шүү дээ. Би анх эхний 2 уралт орсон байсан. Тэнгүүд за одоо энэ арилжаа хийвэл дэмий ах та яг ингээд байраа секретэлсэн юм чи гэж бодсон. Тэгсэн чи яг хамгийн сүүлийн яг 9-50 хэд болж байхад 4-5 ороод ирсэн аахгүй. Одоо угаасаа 4-5 ороод ирсэн чинь эхний тийм урагшлахгүй бол нөгөө шагналж чадахгүй шүү дээ. Тэгээ яг хамгийн сүүлд нь 9-59 бүр болоод хэдэн секунд өнгөрцөн байсан. Тэнгүүд яг тэгэл за одоо яг энэ дээр амбистал яач гээл хамгийн сүүлд нь шорт ороод доошоо яваал хаагаал тэгээ шууд яг харсан чинь нэгт орсон байсан. Яг тэгж дууссан. Ер нь бол нэлийн өрсөлдөөнтэй баг хөлс гарах нь хол руу. Тэгэл ерөөсөө орчин тойрноо баг анзаарч чадсангүй. Ер нь бол өөр чадлаараа л үзлээ тэгээ. Уусаа яг төрүүлнэ гэж ирсэн тэгэл төрүүллээ. Тэгтээ яг $16 зөрүүтэй хоёр тоглоо. Гүү сэтгэл зүйн нэлээд гайг байсан. Угаасаа яг өөрөө өөртөө л өрсөлдөж байгаа юм чинь бусад хүмүүс угаасаа яах нь хамаагүй өөртөө ихтэй байсан. Бусад хүмүүсээс нэг тийм дутахгүй гэж бодсон. Би санхүүгийн засгийн сургууль сурдаг байхгүй. Тэгээ тэнд яг манай сургууль дээр нэг тэмцээн болж байсан баха. Тэрэнд ороод бас нэг $50 ажиллаж байсан. Эхний 10-т нь ороод. За ер нь мэддэг л тийм. Тэгтээ яг бас бодит үнэн л юм байна. Тэгээ бас хождол юм байна.